Сайн уу манайхан. За тэгээд энэ удаагийн влогийг өгнө би яг төрсөн өдрийнхөө яг нэг өдрийн влог болгож оруулъя гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь босонгүй. Тийм тэгээ хангалттай дүрсч байхгүй би бүр ингэ бичлэг хийгч тийм сөхөөгүй нэг өдөр болж өнгөрлөө. Тэгэхээр яг юу болсон яасан ийснэ таад те ингээд ярилцаж хуваалцъя гэж бодлоо. Тэгээд ямар ч зүйл төрсөн өдөр маань маш гоё болж өнгөрсөн. Тэгээд болохоос өмнөх хэдэн өдөр тэгээд яг босон өдрийнхөө талаар таатай хуваалцъя гэж бодож байна. Би ер нь бол төрсөн өдрөө тэмдэглээг аягүй бодож байгаа байхгүй юу? Өнгөрсөн жил болохоор яг ер нь сүүлийн 2 хэдэн жил бол ковид гэдэг ерөөсөө өнгөрцөн. Тэнгүүтлээ хүн болгонд гэсэн баг. Тэгээд сүүлийн жил болохоор яг ковид туссан байсан төрсөн өдрөөрөө тэгээ жоохон биемээ өвдсөн тийм хүн байсан. Гэхдээ амар гоё бас болж өнгөрчсэн төвшөөтөр хоёулахнаа. Тэгээд төвшөө намайг амар гоё баярлуулж исэн. Тэгээд энэ жил би анх удаа ер нь ингээд яг бүх найзуудаа дуудаад тэгээд тэмдэглэж үзье гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бас фейлцсэн. Тэгээд яг би хиндэ жоохон сандарсан л та яг ингээд найзуудад маань ч гэсэн амар эвгүй ах болов би нэгээ танихгүй ингээд одоо манай оюутан ангийнхаа 10 жилийнхэн ажлынхан өмнө хамт ажиллаж байсан найзууд гэх мэтчлэн тийм хүмүүс одоо ингээд тэр хэд маань ингээд уулзгаар эвгүй байх болов гэсэн чинь төвшөө зүгээрээ ингээд ямар нэгэн тийм одоо арга хэмжээнд ирж байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд чиний төрс өдөр дөрөгдөөд ирж байгаа юм чинь ерөөсөө нэг тийм аккорд юм байхгүй хаа. Би тэгээд чамд амар гоё туслая. Бэлдэх одоо хийх газрыг ч гоё олж өгье. Тэгээ тэр хүмүүсийг гоё аккорд байлгахгүй гоё юмнууд би бодоод олчихъя гэдэг төвшөө бүр амар хөөрхөн зав. Тэгээд би эхнээс нь нэг 7 өдрийн өмнө найзуудтай хэлсэн чинь ихэнх нь жоох уу. Тэг ер нь гэхдээ ихэнх нь жоохон боломжгүй байж таарад. Яасан гэсэн чи зарим нь томилтоор ажилд явцсан, зарим нь бүр яг тэр өдөр миний төрс өдрөөс өөр арай чухал ажилтай байж таарад гэдэг ч юм уу. Тиймэрхүү ажлуудтай байж таарад. Тэгээд яг төлөвлөсөн хүмүүсээс маань баг 40-40-50% нэрх боломжгүй болчиход. Тэнгүүд за тэгвэл нэг дор ингэж хийж ийснаас зүгээр яг одоо найзуудтайгаа боломжтой үед нь л уулзаа тэмдэглэчихье гэж бодсон байгаа. За тэгээд 24 маань болвоо. Наан ингээд амар сайн бэлдээд 24-нд ингээд ямар ч сандралгүй гоё болгоод өнгөрөөчий гэж би амар хичээсэн бохгүй юу. Тэгсэн чи ягаад ч миний ажил болоогүй. Тэгээд одоо яг нөгөө ажлын маань сезон эхэлж байгаа болохоор тэгээ би юу өмсгөөч мэдэхгүй. За ямар ч саад болж нэг газар захиалга өгсөн байсан. Тэгээд тавлаа уулзгаар болсон байхгүй юу? Төвшөө бид хоёртай нийлээд 3 найз маань л гэсэн. Тэгээд ямар ч гэсэн нөгөө болох газараа захиалга өгсөн. Тэгээд би нүүр мөр үсээ яхаач мэдэхгүй, хувцаа яхаач мэдэхгүй. Тэгээд байжсэн чинь төвшөө амир хөөрхөн. Юу яагаад би сүүлд ингээд юм мейкап хийдэг юм залуутай танилцсан чи энэ дээр очиод хэдэн цагаас нүрээ будуулчих цаа гэд миний өмнөөс амир хөөрхөн. Юу нэрээ төвшөө байгаа тултаа л гэхгүй. Тэгээд би болоогүй заяа. Тэрнээс өмнө тэгээд би яг 23-ныхаа өчигдөр нь унтах гад шөнө болсон чи миний толгой ингээд өвдөдсөн байхгүй юу. Тэгэхээр би заа ингээд төвчээд унтчвал өглөөс ирэхэд гайг болцсон байна ах гэж бодоод унтсан. Тэгээд унтсан чи өглөө нь бүр амар өвдөд сэрээд толгой. Тэгэл би чи нөгөө өглөөрт босоод нэг өмсөх хувцас авлаа харцсан. Тэр дэлгүүрээс очиж шууд аваад тэгээд нүрээ будуулаад усын янзлуулаад орой 7 гэхэд яа гой таарах юм байна тэр гүшмээ бодсон байсан чинь юу өглөөрт гарах. Миний бүр толгой бүр хаагарах гэж байгаа юм шиг бүр амар өвдөд. Тэгээд зэсгээ байгаад юм уусан ч зүгээр болохгүй. Тэгээ хэсэг муухайсан. Тэгээд байж аваад арай гайгүй дээр болонгот өдөр нэг 2 байна уу 3 үед гараад тэгээд нөгөө нэг палач харсан байсан. Тэр палачаа зарж байгаа газар нь очиод зургийг харсан байсан байхгүй юу. Тэгээд би үнгээ зургийг хараад юм авахаараа нэг фейлддэг байхгүй юу. За энэ яг надад таарах юм байна. Одоо стилэн ч гэсэн яг тохирох юм байна гэж бодонгууд яг л тохирч идэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энэ удаа фейлцээ. Тэр палач маань жоохон томдоод яг зураг дээр шиг надад гоё харагдаагүй. Тэгээд би юм болчмгүй юм хийх гэж. Тэгээд ингээ хувцаагаад ингээ их дэлгүүр мэлгүүрийг ингээ самраад чаашаа тий. Тэгээд гисэн чинь юу ч болтоогүй. Нэгт тийм. За тэгэл за окей өөрөө байгаа юмараа л болгочихъя гэж одоо тэрэн дээр чинь их стресстэй гүйл тий.
Тэгээд нүрээ бодуулах гад яг цагтаа очиод тэр амар мундаг залуутай танилцсан нэрээ нөө мейкап хийдэг. Тэгээд өөрийнх нь студи дээр очиод тэгээд яг нүрээ бодуулах гад ингэ суусан чинь миний нүдний доотол ингээд хавтцсан байдیں۔ Ингээд одоо би сая түрүүн харуулсан шүү дээ. Одоо миний нүдний энэ дээдл ингээд хавтцсан байгааз одоо ингээд арай гаг болцсон байгаа байхгүй юу? Түрүүн бүр ингээд амар том болоо хавтцсан. Тэнгүүд яг тэрэн шиг ингээд доотл нь яг ингээд ус гүйтсэн юм шиг юм болцсон байдаг байхгүй юу? Тэг би бүр гайхаад. Тэгээ манай нөгөө мейкап хийж өгсөн залуу маань бүр амар хөөрхөн зав. Зур наатаа бити асуудал гэж бод. Ийм жижиг юм өнөөдрийн чиний энэ гоё өдрийг алж болохгүй өнтер гэж хэлээд бүр амар хөөрхөн зав. Тэгээд би тэрийг нэг юмд бодохгүй бай гэж бодсон ч гэсэн ингээд ягаад ч юм тэр өдөр ингээд амар олон өчигдөр тэг амар олон фейлдээдсэн болохоор стресснээр унчиж байгаа байхгүй юу бүр амар хэцүү. Тэгээ нүдээ харахаар бүр ингээд уг намайг амар гоё бодож өгсөн. Тэгсэн ирнэ л миний нүд ингээд нэг жоохон сонио харагдаад байсан надад. Тэгээд за окей гэл. Долооч болоод тэгэл нүрэж бодуулж таараал тэгээд үсээ өөрөө гяс янзлал хувцснуудаасаа гяс тохирох нэг юм олж өмсвөл тэгээл гарсан. Тэгээд ингээд би чинь ингээд яг сэтгэл төрөхгүй ингээд байгаалгаа штэ тэр өдөр надад би өөрөө ингээд фейлдэл өөрөө ч ямарч бэлтгэл байхгүй харилцлаа байхгүй. Тэгээд явж байгаа л оройн болол найзууд маань ирээл тэгээл уур амьсгал амар гоё болцсон. Тэгээд манай хоёр найзын бас төрс өдөр 100 болдог байхгүй юу? Тэгээд бид тэд 100 болохоор дандаа ийш тийш аялж маялал хөдөө гадаа явсаар хагаад ерөөсө төрс өдрөөр нь уулзч чаддгүй юмэр сонио. Тэгээд энэ удаа яг миний төрс өдрөөр уулзч таарад би тэгээд амар гоё өнгөрөөсөн. Тэгээд ер нь л амар гоёсэн. Тэгээд уулзнаас хойш бүх юм гоё болцсон. Юу нөгөө нөтмөд ерөөсөө ямар ч хамаахгүй. Тэгээд төвшөөж гисэн мөр ингээд амар хөөрхөн байсан. Би яг нэг олон эмэгтэй найзуудтай уулзч байгаа болохоор дунд нь төвшөө амар awkward байх болов гэж бодсон чинь төвшөө бүр амар хөөрхөн байсан. Ингээл би тэд уур амьсгалд ороод эмэгтэйлэг төрлийн юмуд яригдж байгаа шүү дээ тэнттэй. Тэнгүүд ингээл тэр ярен дунд оролцоод амар хөөрхөн байсан. Миний хоолоос жоохон сүүцэн бод өчигдөр жөнгөө дуулаад. Яа. Тий, хоолоо нэлээд сүүцэн байна. Тэгэл би тэгээд амар гоё хоолтой газар ороод үйлчлэг нь амар гоё байсан, хоол нь амар гоё амттай байсан. Тэгэл тэрнээс үргэлжлүүлээл төвшөөний гоё караоке олцсон, тэнд цаг авсан баа гээл тэгэл тэр газар нь очиод дууралт мууралтнаас амар гоё. Тэгэл удаа олцоог өнгөс чинь бүр нийлээл. Баахан дуунууд дуулсан, хоолоогоос хөдөлт дуулсан. Тэг амар гоё эс. Төвшөөгөөс бас амар гоё бэлэг авсан, найзуудаас амар гоё бэлэг авсан. Тэг. Үгүй төвшөө амар мундаг юм аа. Яаж юм мундаг гэж чадд юм бол. Би их сүүлийн үед ингэж амирх бодоод байгаа байхгүй юу? Төвшөө яагаад тийм мундаг юм бол? Ямар ингэ гайхаад. Яа. Тэгээд хаад ч гэсэн надтай санал нийлж байгаа. Тэгээд би баг энэ бичлэгийг төвшөөг сайлдаг бичлэг. Төвшөөг магтдаг бичлэг гэж нэрлэдэг юм билүү? Яа. Тэгээд би ингээ фейлтэй ингээл стресстэй эсвэл ингээ миний ингээд өдөр тутмын амьдрал ч гэсэн заяа ингээл ажил ихтэй стресстэй ч юм уу ингээл бэжангууд төвшөө гарч ирээл бүх юм гоё болчдөг. Тэгэл зүгээрээ мяв бити ингээл тэгэл хөөх юм яриа намайг байнгын нийлгээл. Тэгэл миний яг ингээд daily life боёо өдөр тутмын амьдрал өдөр болгон өдөр тутамдаа би баг яг төрс өдөр шиг байдаг. Төвшөөтэй очирснаас хойш. Би чадтай манер. Тэл окей. За тэгээд миний 20 нилийн гарч байгаа төрс өдөр маань ийм болж өнгөрлөө. Тэгээд гоё юм. Тэгээд минь төрөгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Амар олон гоё DM-үүд, амар олон гоё сэтгэл авсан. Тэгээд би бүр мэйл авсан. Амар урт. Гоё сэтгэлийн хөвгтэй. Тэгээд миний Instagram дээр окей байж л та. Миний нөгөө Instagram дээр контакт хэсэг дээр миний мэйл байж байгаа байхгүй юу? Тэгээд тэндээс миний мэйлийг баг олсон байх гэж бодож байна. Тэгээд амар урт хөвгтэй. Бүр яг чин сэтгэлээс ингээ цаг гаргаж зориулж бичсэн гэдэг нь мэдгэдэггүйц. Тийм одоо гоё бичвэр авсан, мэйл авсан. Тэр нь бас амар их баяртай байна. Тэгээд найзуудаа, төвшөөдөө, аав ээжтэй, гэрээхэндээ, эхчтэй гэд ер нь намайг хүрээлж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Төрсөдрөөрөө өөрийгөө баярлуулахаас гадна өөр юу хийж болох вэ гэж бодоод тэгээд яг 24 болохоос өмнө яг 7-ны турш giveaway зарлая гэж бодоод нэлээд эрт бэлдээд газруудаа олоод яг бүгд нь 7 газараа долуулан нь бэлэн болгоод бэлгүүдээ тодорхой болгоод тэгээд giveaway-нөө зарласан. Та тэр миний Instagram-ыг дагж байгаа бол мэдчихэж байгаа байх. Тэгээд тэр giveaway цаахад хамтарч ажилласан бүх газруудаа баярлалаа. Тэгээд тэр газруудаас юу нь бол ямар ч төлбөр аваагүй. Тэгээд миний зорилго бол хүмүүсийг баярлуулъя. Нэгт хоёрт бас надтай хамтарч ажиллая гэж зорьсон тэр газруудад. Өөрийнхөө чадлынхаа ирээр бас спорт хий, дэмжиж гэж бодсон байгаа. Тэгээд тэр зорилго маань ч сая гой биелсэн. Тэгээд giveaway маань аюу гой амжилттай болсон. Миний санснаас бүр амар олон хүн оролцсон. Тэрнээс тэгээ баяртай байна. Сэтгэл санааны хувьд гэх юм бол та ер нь төрсөдрөөрөө яг ямар сэтгэл санаатай байдаг вэ? Ямар эмоушнтэй байдаг вэ? Хөвшөрлөөдөө гэж боддгоо эсвэл зүгээр л болоод энгийн өдөр шиг болдгоо эсвэл бүр ингэж яг гой баяр болоход амар гой тэмдэглэв. Тэрний хадлаар хуваалцаарай за. Тэгээ би болохоор ингэ чимээгүй болоод өнгөрчөөсэй миний төрсөдөр гэж амар их боддог. Хүмүүс ингэж надад ямар бэлэг өгөх үү яах вэ хөө ялангуяа аавч хоёр маань ингэж надад ингэ бэлэг авч өгч мөхгүй ингэж битээ амар ягаасаа асуудал өөрсөндөө битээ ингэж амар асуудал үүсгэсэн энэ төр гэж боддог за. Тэгээд зүгээр л төсөөдрөөрөө гоё агаарт гараад ч юм уу те ингэ чимээг өгөх ингэ өнгөрчихсөн гэж амар тэнийг юм шиг боддог байхгүй юу. Тэгээд энэ жил төвшөө ячаар арай өөрөөр гоё тэмдэглэж болт юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэ амар гоёлаа. Яг жилийн өмнөх өөрийгөө ингэж харьцуулах юм бол анзаараагүй ирнэ амар олон гоё зүйлүүдийг биелүүлсэн байна. Тий. Одоо яг жилийн өмнө би яг бизнесээ өөрөө хариуцч хийгээд жилч болоогүй байна. 11 сараас эхэлсэн гэхээр одоо л яг жил болох чинь. Тий. Тэгээд жилч болоогүй байгаа гэхэд бол маш амжилттай, маш гоё явж байна. Тийм яг их үе учраас нэлээд стресстэй, нэлээд асуудалтай үед бол байсан. Гэхдээ тэр хэрээрээ тийм хэцүү байгаагийнхаа хэрээр гоё амжилттай явж гин гэсэн үг. Тэгээд дээр нь төвшөөтөрийн яг гоё энэ жил хийн гэж төлөвлөсөн юмнууд маань бас гоё амжилттай явж гин. Тэгээд их ажлынхаа хажуугаар бас яг влого, YouTube-ээ алдагдуулахгүй байх юмсан гэж хичээж байгаа. Тэр маань бас амжилттай байх гэж бодож байна. Влог хий гэдгийг би ингээд амар стрессний ажил болгомоор байгаа байхгүй юу? Өөрөө ингээд би бичлэг хийхдээ дуртай, бичлэгээ янзлахтаа дуртай. Тийм байлгамаар байгаа өөртөө ч гэсэн. Тэгээд яана яг заавал тэтгэд орох хэвээр ингэхгүй болохгүй, тийхгүй болохгүй гэж өөртөө стресс хоригдлуулмааргүй байгаа. Тийм тэгэхээр би влог хийж байгаагаас өөрөө ингээд амар гоё кайф авч чадчихвэл одоо тийм. Тэгээд влог хийж байгаагийн маань гол утга учир тэнд байна. Бид 3 бүл нэмээ 4-лээ болсон байна. Локи нэмэгдсэн байна. Амин олон гоё юмнууд тохиолдсон байна. За тэгээд таад маань төрсөдрөө яаж тэмдэглэдгүү, яаж хүлээж авдгүү, ямар сэтгэл хөдлөлтэй байдгүү гэдгээ бас надтай хуваалцаарай. Тэгээд миний зүгээс хэлэх юм гэх юм бол тийм нас нэмжийн гэж юу нь бол ингээд амар их стресстэй юм шиг байгаа юм. Хэрвээ тэгдэг бол тэрийгэ болоорой. Ирж байгаа насаа яг гоё тийм байгаагаар нь хүлээж аваарай за. Яагаад тэгэхээр чи дахиад хизээч хортой байхгүй, дахиад хизээч 21-тэй байхгүй. Тийм. Тэгэхээр яг тэр жилийг, тэр насыг маш гоё байгаагаар нь хүлээж аваад, маш гоё байгаагаар нь ингээд үдээд явуулаарай заяа. За юу цаашаа тийм. Тийм дээжээ дахиад хизээч 13 4 5 6 7 8 9 10-тай байхгүй. За тийм байна. Ямар олон ухаан тиймэр гэснэ боллоо. Тэгээд минь дөрөсөн бүх хүмүүстээ баярлаа. Миний эргэн тойронд миний влогийг үзэж байгаа, намайг дэмждэг. Тийм бүх хүмүүстээ маш их баярлаа. Thank you for the happiest year of my life. Thank you for the happiest year of my life.